John Ronald Reuel-Tolkien зохиолыг бичсэн Sarah Stephen King-ийн зохиол хараас чивчүүлж чаддаг тамдаж өчигдөр аваад гэсэн жижиг зөвхөн бадрын хоёрын зөв зочисхийн сэрлээ. Ганагийн сүгт тавтай морил. Энэхүү хууч яран батлагдаагүй үлгэр домгийн шинжтэй зарим нь бас арайч тэгсдүүлжтэй гэмээр сэтгэл төрүүлэхэд иж хүмүүсийн дунд ам дамжин хэрэгддэг зүйлсийн тухай ярьдаг цоврал юм. Ингээд таны амралт чөлөөцөх зориулсан хууч яраг хүлэн авч сонсноо. Юусэн годомж гихч байхад Ли Дая буюу намсраа хэмээх өвгжөр хятад баг шигхэн гуан зажлуулан амьдарч байж. Дотор хүний гараар хийгдсэн нарийн хоол амтлаг хойно олон хүүхнийг өргөтөж дөнгөдөг байлаа. Ли Дая сайхан хүүхэн харагдвал үнгүй хоол цагаар дайлан хөгцөнд идэгдсэн шар шүднүүдээ ярд сайлхан инээн. Тэрээр нэгэн өдөр хөдөөний байдалтай хувцас хонор муутай боловч царайлаг хүүхэн хашааных нь өмнөр уудтай юм үрээд ядарсан бололтой алхаж яваг хараад гуанзандаа дуудаж оруулаад цай хоолоор дайлангаа хэрэг зөргийг нь асуугаад амжижээ. Бүсгүйч архангаагаас ажилдварын гимнатад ажилд орохоор ирсэн хийгээд нутгийнхаа нэгэн айлыг хайж яваагаа цайлганаар өгүүлв. Улаанбаатараар дүүрэн танилтан хэрэг юу илээ гэсэн шиг Ли Дая тэр дөрхноо л ирж яваа айлыг нь олоод цаагаад өгчв. Тэгэхдээ ирж үнгүй хоол идэж бай гэж хэлхээж мартсангүй. Хэсэг хугацаанд алга болсон бүсгүй нэг өдөр гуанзных нь өмнөр явж харагдангууд мөн л майжган гүйж очоод чирэг шахам гуанзанд оруулж хоол цайгаар шахснаа. Чи их муу хүүхэн манайд ирж хоол идэхгүй яасан. Би их гомдсон гэд үйлхмийг үзүүлэхт нь бүсгүй тэсэлгүй инээд алдаж. Энийнээд багхгүй хугацаанд Ли Данжатын шавар тагзыг чимсэндэг. Үүнээс хойш цэцэг дээр үдэн цамалгаа үйдэн хуарн дээл торгон сав хөмөссөн хотын ганган хүүхэн болоод хувирлаа. Энэ хооронд Ли Данжат түүнд цэцэг дээр чи ажил хийж юу хийнэ? Ажуулдруу гамнат өгж ямар муу хава гэж ятгана. Улаанбаатар тэрээд нэг жил болсон цэцэг дээр ажил хийсэн нэртэй боловч үнэндээ базаас юмгүй хэрнээ ирчүүдэд ингэр задаа нэгэн болсон байв. Ли Даягаас зүгээр нэг зээлж нэг авсаар байгаад 1000 төгрөгийн өртөө болсон байлаа. Нэг өдөр цэцэг дээр сорсон ангараа мөнгө зээлгэр иржээ. Энэ удаад луухан ихэхэн өөр болсон байв. Тэрээр бүсгүй өдөөс 1000 төгрөгөө нэхэж гэлгэн дэр. Сарда 100 төгрөгийн цалин авдаг цэцэг дээр үнэнд шоконд орлоо. Бүтэн жил хөдөлмөрлөж байж л олох мөнгө байв. Ли Дая мөнгөө заавал өнөөдөр авна гэж зогссонгүй. Шүүх цагдаа тэлж шорон гянданд хийлгэнэ гэж сүрдүүлсээр өөлөвлж өргөв. Тэгс нэг нийтхэн мөнгөн ус шиг мэлтгэнсэн сайхан ааш тавлж. Хай цэцгээ. Тэнийг лигээ өршөө. Би яасан тэнийг гэж толгой шан өмнө нь сөхөрч унаад. Чи манад ажил хийваа. Би чамд сард 200 төгрөг өгвэ гэх зэрэгээр ятгахсаар үгэндээ оруулж амжижээ. Тэр цагаас эхлэн цэцэг дээр Лигийн гуанзанд ажиллах боллоо. 2 сарын дараа гэхэд байдаг айл нь муухай аш гарах болсон учраас хужаагийн гэрт ирж ханзных нь нэг болон өмжилж явлаа. Тэр үеийн хүүхнүүд дэгжирхэн янлуутай янжуур татах мод дэлгэрээд байв. Луугааны шагалтаар цэцэг дээр хэдэн удаа татаадал тамхины сайхныг бишрэгвэлвэ. Үнэн дээр тамхинд нь Ли Дая хар тамхи хөлдөг байснаас л тэр байх. Зорилгодоо хүрэхийн тулд Ли луухан үнэн дээр маш зуухан хөдөлж байла. 2 сар орчим тамхи татуулахад цэцэг дээр хар тамхин дундгчулж хувирсан байв. Нэг л өдөр цэцэг дээр өгөл овсод өнөөхөө таттал ямар ч таашаалт хүрсэнгүй. Гайхахдаа Ли лууханаас тамхин яагаад ийм байгааг лавлан асуухад цэцгээ тэр тамхинд их сайхан зүйл холсон байсан. Тэр холцыг хүнтэй Монголд байхгүй дотор газар ургадаг ургамал гэж ирээдэл бүх хүннийг пал хийдэл нь хэлэхэд цэцэг дээр хар тамхи гэж сургийг нь сонсож байсан зүйлдээ лавхан орсноо ойлгоод айсандаа давхин зочлоо. Гэвч хэрэг явдал нэгэн төрөөдсөн байв. Орой хэрдээ цэцэг дэрийн биеийн тэсгэлгүй үдэж тамхиа шаардаж эхлэв. Өвгөн луухан чөрөвдсөн дүрсгэж хар тамхи хайхны ридлэр гадагшаа яваад өндөр үнээр олж явлаа гэсээр орж ирлээ. Энэ мэт явдал үнэндээ удаан үргэлжилсэнгүй. Тун чудалгүй цэцэг дэрийн өвөрт өвгөн хуж орж хунданцгаан биеийг нь эзэмдэх болов.
Ээнхүү 2 жил гэртээ гар тамхин даман сурч өвгөн хужаада талхиулсан цэцэг дээр бүсгэн ухаан санаа нэг л өөр болсон байлаа. Нэг өдөр лээ даяа цэцэг дээрээс үдэж усны гудамжинд амьдардаг яргачин хужаа буюу мах зардаг хужаад 500 төгрөгөөр арилжиж өргөчээ. Өнгө зүсэн цонхиж цайснаас л бус үзэмж гоо хэвээрээ байсан хэдий ч гар тамхин мансуурсаар өдөр шөнөг мэдрэхэ болсон түнд лийч байна уу махны яргачин вангүй лайч байна уу ялгаагүй болсон байлаа. Ван овогт үдэш болсон хойно орж ирэнгүүтэл цус тосх хэр дагвалсан гараа чугаалгүй шууд л цэцэг хуарыг дараад авна. Цэцэг дарыг сүулдэ цэцэг хуар гэж дуудах болсон энэ юм. Ойн гутах боловч мөн өхөн эд шидтэй тамхи олж татаж чадхаа болно гэдгээ гадарлаад эсэргүүцэж чадахгүй. Шөн донд юм төчгнэг чимээнэр цэцэг дээр сэрэлээ. Гэтэл ван огт босчихсон шалаа авахлан мөнгө хийж гон харагдав. Вангүй лалуу хан гэнэтхэн үндийгөд өөрийг нь гайхсан аястай цоо ширдэж уха цэцэг хуарыг олоод харчихав. Хятад хүнд нэг муухай хуули ёс юм шиг тогтсон байдаг. Тэр нь мөнгөө нуусан газараа үр хүүхдээсээ хүртэл нууцалдаг явдал байж л дээ. Нэгэн хамгийн гол нууцыг нь мэдсэн учраас цэцэг дэрийг үгүй хийх бодол ван хужаагийн дэргэнд зурс хийв. Үүнтэй зэрэгцээд цэцэг дэрч гисэн совин гороо болоод хужаа нарын занг сайн мэддэг болсон учраас бие хамгаалах зүүн совин давтан хэрэгцээ гарвал гэж бодоод уудсан дороо нуусан байдаг хутгаа тэмтэрчээ. Ван овогт гэнэтхэн талзасан инеж мөнгнүүдийг шалаа буцааж хийснэ. Хай цэцэг энэ мөнгө чиний ява. Чамд тамхи авч өгнө. Гэх зэрэгээр худлаа зуйрган үг хэлж байснаа. Унтахаар хувцаа тайлан хажуудлаар нь ороод хэвтэв. Маргааш нь хар тамхи татаад мансуурж гэлж байхад нь вангүйла шулуухан заазуураараа дээрч. Гүн мансуурл дороогүй байсныхаа хүчинд цэцэг дээр хажуу тийшээгээ зайлтал баруун гарыг нь шуугаар нь тас цавчж чаж. Хоёр дахь талаалтаар цэцэг дэрийн духан заазуур согдсноор өгөхдхийн үнэж зүйл дуусва. Нилээд харанхуй болчихсон байснаас луухан гадаа цогцыг нь буулгах нөхөх бах гэж 2-3 цаг орчин болоод гэртээ орж цогцыг өргөн гаргахад тас цавчулсан гар нь яагаад ч юм алга болчихсон байхан тэр. Ямар ч хүн орж гарах боломж байгаагүй. Тэгээд л гар нь шалан дээр хэвдэж байсныг санаад хайсан боловч олдсонгүй. Бараг үүр цайтал хайгаад арга аврахта үхтлийг оршуулв. Ингээд тас цавчулсан гар газрын гавар орсон металгуулж гаргүй зөгцөс оршуулгадав. Тончиг бодолгүй усны годамжны хужаанаар вангүйлаг үзэгдэхгүй болохоор нь хашиг нь давж ороход тэрээр аль хэдийн үхэд үнэр танаар орчихсон байж. Хажиргалтай нэгэрэн дотроос бат бих дүгжээтэй цонхонжмон онгой хүндэслэлгүй хэрнээ хоолойг нь хэн нэгэн маш хүчтэйгээр орон мөр гартал нь багал зурдаж ялаад хилийг нь сугтацсан төдийгүй цээжин дэр нь цустай гарын алгаар тамгалсан байв. Тийм алганы ором хан туурга гээд хаасайгүй цусаар дарагдсан байлаа. Уг гарыг харахад жижигхэн шулуун хуруунуудтай байсан учраас эмэгтэй хүнийх гэдг нь төвгүй хэн мэдэгдэж байв. Тиймээс ван овогтын үхэлд гэрт нь амьдардаг байсан цэцэг дээр бүсхүйг сэжиглэв. Гэвч хаалга дотроосоо төгссөн байсан гайхал төрүүлв. Хятадуудаа цагдаад мэдэгдэж хэрэгт орооцолтоо бодсонгүй. Харин жан рүүжин гихч өвгөн луухан хашаан дотрыг шинжиж явснаа булсан нөхөөгааг илрүүлж хятадуудаараа ухуулжээ. Дотроос нь өрөөсөн гаргүй цэцэг дээр бүсгүй ширэл гарч ирэхэд хужаанаар мэл гайхаж цэлх өгрөв. Энэ бүхнийг хараа зогсож байсан 9 гудамжны ли овогт луухан айсан дөмдөндөө шийх нь хаалга болоод бөмбөгөнтөл чичирч байлаа. Ли овогт луухан бол цэцэг дэрийг уруу татаж хар тамхинд дуруулаад вангүйланд худалдсан луухан байлаа. Гэнэтхэн хэн нэгэн нь ван овогтын бяруу шиг том гар зөнхой мөн л үгсэн төдийгүй эрүүгэн заагаад хилийг нь зуглаад ичсэн баясныг олж илрүүлв. Тэгээд бүсгүйн зөгцөг буцааж булаад ванг оршуулв. Ямар ч хятад хүн амьдах уйда авсаа бэлддэг учраас санаа зовох юмгүй байлаа. Ажил явдалд нь оролцсон хужаанаар байшинг нь өдөр шөнөгүй нэгдсээр нуусан хөрөнгийг нь олж хуван авлаа. Ванг оршуулаад удаагүй байтал ли мөн л дээрх маягаар орчлон хорвоог орхив. Хужаанаараа энэ яавч зүгээр нэг явдал биш гэдгийг гадарлаад хэрхэх талаар зөвлөлдөх болов.
Үүнээс хойш Данжиадуудын герт үүр шөнийн цагаар борц шиг хадсан цустай урдгийн чин хумстайгаар хөнжлөөсөн татах нүрийг нь майжих зэрэгээр айлгаж цочон шоглох болов. Энэ тухайд Лю Цихуа гэж мэрэгэн луухан шоога иж үзээд энэ бол тэр хүүхний гарыг нь тас завжсан учраас сүнс нь гаранд нь шингэж шулмас богулсан байна. Тиймээс цогцыг нь ухаж иргаад шөнөөр хүлээж бай. Тэглээрээ би тэгэрж наалтана. Тэгвэл энэ шулмсын хүч суулрна гэж айлтжээ. Хужаа нар чинь айлдварыг ёсчлон биелүүлтэл бүх зүйлээ юу өгтэн хэлснээр болж гарн биетийг нь алдаж бүтэн болсон цогцыг булжээ. Гэхдээ шулмас хэвээр өвлдсөн бөгөөд хужаа нарт хор хүрэхээс өнгөрсөн гэдэг юм. Одоо ч гэсэн цэцэг дээр бүсгүн шулмас улсан сүнс амиа алдсан тэр хаваараа эргэлцээр л байдаг гэдэг юм. Энэ бол 90-ад оны ихэр болсон явдал л да. Базрын гэр бүл дараханд шилжин очжээ. Үнэн дээр торг ядрах харуула, хүн ядрахаар төрлөө гэдгийн үлгэрээр амьдрал хүндэрсэн учраас ах トゥ угээ бараадахаар дараханд очсон нь тэр. Тухайн үед дараханд байр хямдхан байсан ч бас нөлөөлж л дээ. Тэднийг тунж ядах юмгүй байранд оров. Нөхөр нь шоронд орсон ариун зул гэдэг эмэгтэйнх уг байранд байсан бөгөөд төлбөрөө төлж дийлэхгүй улмаас базарт баргал зүгээр шахам зарчгаж. Базарч танил талаараа хөөцөлцөр ор дээрийг нэр дээр болгосноор барахгүй багхгүй хөрөнгө зарцуулж байж засвар хийлгэснээр нүүж оржээ. Базрынхаа 3-9 насны 2 хүүтэй бөгөөд эхнэр жавдсан нь багш мэрэгжилтэй боловч ажил олдсонгүй. Ингээд байранд орсноор базар бусдын адил зээл аван ганцгийн намаа эргүүлдэх болжээ. Намар оройхон деревэнд байдаг хадмынхандаа очиод буцаж авсан жавдсан согтуу үнээс сайн зүгтэж угаад нүхэн дунж ухаан алтаж. Хазаар хүнд аралцснаар эмнэлэгт хүргэглээ. Төдийлөн хүнд гэмтэл аваагүй учраас эмнэлэгт хэд 3 хоног эвтээд гарсан байна. Эмнэлгээс гараад оройхон нь харанхуй өрөөндөө хуучин овц ихээр хаалга татсан жавдсан. Хүүе энд хүүхэд байштай гэж дуалцснаа. Чи хэний хүүхдүү яагаад энд сууж байдаг юм бэ хэмээн гайхсан янзтай ярихад нөхөр нь очиж. Хаан юун хүүхэд ирээд байна. Гэхдээ харанхуй өрөөний хаалгыг онгойлгосон хэвээр жавдсан. Тэр хайрцагны болон жаах өхөн сууж штэ гэж орхоосон зүйл рүү заахад нөхөр нь ихээхэн гайхаж. Юу ч алгал байна штэ. Гэхдээ эхнэр нь ууралсан байдалтай. Чи чин сохорчхоо юу? Хөөхөн уйлал сууж байна штэ гэж өгүүлжээ. Эхнэр нь нэг л биш болсныг ухаарсан базар маш хурдан эмч дуудлаа. Түргэн тусламж ирж үзээд тодорхой онш тогтоож чадсангүй. Хий хоосон зүйл харсныг нь эмч нар гэмтэл дороод биеийн сайнгүй байгаа учраас хямарч солиоролд орж явах шиг байна. Аль болохоор 50 байлгуу гэж хэлээд эм өгөөд явжээ. Ингээд жавдсан эм уугаад орондоо орсон байна. Шөн дунд сэрсэн базар эхнэрээ дэрэгдээ байхгүй мэдээд ихэд гайхав. Би засч яваа болов уу гэж бодсон авч эхнэр нь шивгэнэж ирэхийг сонсоод услаа. Гэтэл жавдсан найл харанхуй өрөөгөө хонгойлгочихсон. Хэн нэгэнтэй ярилцаж суув. Нөхрийгөө мөрнөөс нь татхад чи намайг галзуурчихсан гэж бодож байна уу? Энд яалтчгүй жаах өхөө үйлээд сууж байна. Гэхдээ би гараа хүрэх гэтэл хий хоосон болохыг нь мэдлээ. Сүнсэл юм шиг байна. Гэхэд базрын дотор ард сайхад явчихаж. Тэрээр өөрөө мэдлгүй. Нэрээ юу гэж асууснаа гинтхэн нэгийг ухаарч эхнэрээ бүр соли орчихжээ гэж бодоод миний өгшин 50 унттаа гэд өрөөрүүгээ оруулав. Эхнэр нь ч нойрон хүрэх янзгүй. Нөгөө л үл үзэгдэх өхний тухай ярьсаар байлаа. Базар юутай ч чухам юу үзэн арсныг нь сонсоор шийдлээ. Анх хаалга онгойлгоход 4-5 настай болов уу гэмээр сэгсгэр үстэй бяцхан өхөн доошоогоо хараад сууж байсан гин. Сая дахин харахад нь охин уйлж байснаа жавдсан хараад болжээ. Гар сунгахад хий хоосон зүйл байсан гин. Гэвч охины сүнс жавдсангаас ямар нэгэн тусламж ирээд байгаа юм шиг санагдсан гин. Нойрон дундан түүнийг дуудсан учраас босож очсон тэр байлаа. Базар мэдээж хэрэг жавдсангийн ярианд үнэмссэнгүй. Маргааш өглөө нь босоод харанхуй өрөөнийхөө хаалгыг нээсэн жавдсан. Хөвш базраа нөгөө охин ч алга болсон байж тээ гэж дуалтад нөхөр нь ихээхэн бахан хансан аястай. Хэлээгүй юу? Чамайг чин би хямраад хий юм харж байна гэж эмч хэлсэн штэ. Чамайг ургаал зурчихсан юм байх гэж бодлоо. Гэт инээхэд өөрийгөө хий хоосон зүйл харж солиорч байж гэж итгэсэн жавдсан тайвширсан аятай мушилцав. Гэхдээ л сэтгэлийнх нь мохорт өвдгөө тэрвэрч суусан
бяцхан охины дүр харагдаад байж. Оройхон хэрд базар уудсаар ажил гарсан учраас шөн дунд очноо. Түлхүүрээ суулчаараа би өөрөө онгойлгоод орчихъя гэж хэлжээ. Базараа шөнийн 2 цагийн орчимд эхнэр хүүхдүүдээс сэрээчгүй гэж болгоомжилсоор Сэмхэн гэртээ орж ирлээ. Тэрээр гэрлэж асаалгүйгээр хувцас Сэмхэн тайлаад унтахаар явлаа. Унталгынхаа өрөөнийхөө хаалгыг онгойлгоход эхнэр нь орон дээрээ суужчихсан ганцаараа юм яриад гараа хөдөлгөж өж. Гайхсандаа гэрэл асаатал эхнэр нь цочин босон харив. Тэрээр гартаа сан барьчихсан бөгөөд нүрэнд нь айсан сандарсан дүр зураг тодхон байлаа. Базар чи унтаагүй юу хийж байгаа юм бэ гэж санд минь асуухад би галзуураагүй охины сүнс намайг ахаад дуудсан. Тэгэд би өрөөндөө оруулж ирээд үсийг нь самж өгч байгаа юм. Чи хүүхэд айлга зүхтаалгачихлаа гэхэд чи өөр нь юугаа солиороод байгаа юм бэ? Ямар ч хүүхэд байхгүй байсан биз дээ гэж Базар уурсан хариулв. Тийм ээ. Би их үзэгдэл гэж чамд хэлээ биз дээ. Ямар ч гэмзэмгүй ядарсан охины сүнс юм шиг санагдсан. Надаас ихийн хайрал нэхэд байгаа юм. Их өрөвдөлтөй. Гартаа нэг юм атгачихсан байлээ. Түүнийг нь харсан чинь боорцогны хилтерхий болох нь нэв тарагдаж байсан. Гэдэл урсгаж гарахад нөхөр нь энэ хааштай галзуурчих чи гэж бодоод үгийг нь дагуулсхийн эм тан өгч байгаа дунтуулжээ. Гэхдээ хашаарлаад гэрлээ асаалттай нөрхөв. Өглөөнөөсөө эхнэртэй энэ талаар ярьтал. Базар минь чи намайг галзуурсан гэж хэлэх гээд байгааг мэдчихэв. Үүний оронд чи юм мэддэг олж ирэж арга чарга хийлгэлтэй гэжээ. Ингээд хэд хэдэн хүн авчирсан ч нэмэр болсонгүй. Авчирсан улс нь мэрэгж төлөвч гэхээс илүүтэйгээр луйварчд байсан тодорхой болов. Эхнэр нь хий үзэгдэлтэй харьцах явдалд хамжирсан учраас Улаанбаатарт байчин шархадны эмнэлэгт хэвтүүлэхээр шийдэв. Гэтэл эхнэр нь чи намайг хэвтүүлж зайлуулахаас өмнө нэг зүйлээр л тусалчих гэд эрүүл хүн шиг ярьж гарчээ. Нөхөр нь аяыг нь дагахаар шийдэн зөвшөөртөл. Хоёулаа энэ байрыг зарсаа авгаад өрөөч гэсэн аж. Нөхөр нь жигсэн юмыг яаж мэдэх вэ гэд уухайн тас зөвшөөрчээ. Тэр хоёр дэревэнд амьдарч байгаа уг байрны хуучин эзэн ариун зулынд явж очлоо. Жавзан гэрт оронгуу таалаж яацтай зурган доторх охины зураг руу гүйж очсноо уулгалтан хашгираад зураг руу хуруугаараа зааж нөгөө охин чи энд байна гэж хэлэхэд ариун зулын нүур часулаан болоод яалаа гинэгэд босоод иржээ. Энэ үеэр Базар эхнэрээ тайвшруулан суулгаад болсон явдлыг ярив. Уг яриаг нулимс унгавн сонсож суусан ариун зул яагаад ч юм гартаа боорцогны хилтерхий барьцсан байсан гэж та хэлвүү гэж асуужээ. Жавцсан тийм ээ боорцгол байх шиг санагдсан гэж хэлэхэд ариун зул улам чихэр өөлөн хайлж тийм ээ миний охины сүнс бахна. Хөөх юм нь өөдгөө тэнийг ээжигээ цээрлүүлэх гэж байгаа нь тэр бах гэж хэлээд болж өнгөрсөн явдлыг нэгднэггүй ярьж өгч. Ариун зулаа зүүн аймгаас ирж дарханд барилгын тэмс төгссөн хагаад тэнд эхнэртэй залуутай явуулдаж байгаад жирэмсэлж өргөчээ. Эцэггүй хүүхэд гаргасан учраас эцэг ихээс хайгаад дархан сууршаар шийдэж ингээд барилгад мэрэгчлэр ажиллах болжээ. Охиныг нэг нас урж байх үеэр өөрөөс нь хэд ах чанарав гэдэг залуу эргүүлдэх болж. Хүүхэдт нь сайн юм шиг санагдаад байхаар нь бараг л яран сандаргашхан ханилж өргөж. Барилгад хамт ажилладаг байсан чанарав охинд ихэн үедээ маш сайн байдаг байлаа. Удалгүй анхны үрийн зулайг үнэрлснээс хойш чанаравын хайлсан тоглог шиг зан ормөргүй алгуулж. Хорон жинэхэн бяцхан охиныг дүүдээ хүрэх гэхээр бол хүүхэд алах гээ юу гэж зандарах нь энэ үхэнд. Үнэн дээр богино жолоотой бүсгүй зангаараа ариун зул нөхрөө аялдан дагалдаж охиныг ад үзэх хандлагатай болсон гин. Төрсөн өрн улам бүр өсөж боожхийн хэрээр чанармын зан ааш улам бүр хэрцгий болж байж. Архийг баг багаар уудаг байсан нь хитэрч орсуудын нэрсэн гон гихчиг өдөр алгасалгүй шахам хүртэх болов. Ингээд тэр ажилласаа халагдсанаар гэр бүлээ тэжээх үүрэг ариун зулд оногдсон байна. Чанарав хүүхэд хараад гэртээ сууж ирнэ. Тэр хавийн үе болгон эргчдийг зүглүүлэн гутарч суудаг болж. Дөнгөж дөрвөн настай дагуул охиныг зэрэгэлдэх орц руу гоон аваад рэхэмэн нүцгэн шалдан хөөж орох нь энэ үхэнд. Ингэсээр хөөрхөө охин хатгал хатуулсныг эрэм хоёрын хинэнж гадралсангүй. Чухам энэ үеэр амралтын өдөр тааруулж гадуур архитэж явсан чанарав вокзалын орчимд Эрдэнэтээс Улаанбаатар орохоор явж байсан Орос ирээ дээрэмдэн хутгалаад орон шоронгийн хаалгад татжээ. Хоёр баг хүүхэдтэй үлдсэн ариун зул сэргийлэх гэр хоёрын хооронд шогшсоор угаад охины хүндрхийг анзаараагүй хар гайгаас алдчихж.
Өхнө намсгал хураахтаа гартаа боорцгны илтрхи тас атгachсан байсан гин. Тэгээд чэдг хоногийн дараа чанарав 8 жилийн ялтайгаар шоронд ачигджээ. Болж өнгөрсөн явдал гэвэл энэ. Харин өхнөө нас урсны дараа 1 жил орчим уг байранд амьдрахад сүнс нь харагдаагүй гин. Байдал огт санамсаргүй иргэсэнд ямар ч хөтлөггүй базарт айж хэртгийг сэтгэл төрж яаралтай гих чинь жинхэнэ номтой ламын ирэлт гарснаар гүрарнз гэдэг үгнийг олж очжээ. Үг нь ламж шогоор хөж шоголтой суудраас хөж үзснэ. Талигач хой төрлөө олоогүй нь хэн нэгнээс аврал ирсээр байгаа юм шиг байна гэж хэлээд гүрэм дурам хийснээр өхний сүнс дахиж үзэгдээгүй юм гэдэг юм. Илүү болон сонирхолтой хууч яриа болон бусад контентуудыг үзхийг хүсвэл Ганагийн сүвийг subscribe хийж хажууд нь байгаа хонхыг дарж идэвхжүүлснээр бичлэг орох бүрд танд цаг алдалгүй notification-ээр мэдэгдэл очих болно. Баярлалаа. Манай шавын адууч Санжичав гэж нэг хүн байлаа. Тэр өвөл адуу отролоод явдаг айл-айлын адуу хариулдаг хүн байсан. Тэр үед Монголд Хятадын Даашин хүү гэж пүүс байсан юм. Тэр пүүс Монголоос мал аваад хөх хотод тууж аваачаад худалддаг байсан. Тэр үний нэг салбар адуучин Санжичавыг хөлсөлж яваад явжээ. Санжичав өөрийн болон данжаадуудын дөрв, дээр нь бас 2 сулмөр маллаж явсан юм. Тэд явсаар нэг шөнө хөдөө өвстэй газар буудалж л дээ. Манер морой өвсөн дээр тавьчаад ман жонж гин. Ер нь ажил нь тийм юм. Өөрөө нэг жаахан толгоон ингэрт бас нэлээд өвстэй газар бахаар нь тэнд очиод өөрийнхөө морийг чөдөрлөж тавьчихад жаахан хөвдчихэлдэ. Нэлээд хүйтэн байна гин. Хэвтэ дэргэн тойрноо харж байсан чинь зүүн тал руу нэг муухан гал харагдаж байна. Гүн чи айл байгаа юм байна. Тэнд очиод айлд хоноод морой гадаан чөдөрлөөд маллаж яваа морьдоо ойрхон тавьчаад гэрт дулаан унтаад явъя гэж бодоод яваад очсон байна. Айлын гадаа очтол нэг баг шиг харн нохоо гэрийн гадаа хууцаж байна гин. Гэхдээ давхаад ирэхгүй. Нохоо орой гэж л дээ. Чимээ гарсангүй. Тэгэхээр морноосоо буугаад дахиад л нохоо орой гэд дуудаж өнөө нохоо хуцчл байна гин. Морой уйчхаад гэрт яваад орсон нэг мө өнгөгүй хөх гал сүмэлцэж байж. Гэрийн хойд талд улаан дээлтэй юм шиг хүн буруу хараад унтаж байна гин. Орон доор нь бас нэг тийм хуучин муу хөхтээлтэй хүн унтаж байж. Орных нь хөл дээр улаан дээлтэй нэг бүсгүй нөгөө хөх галыг манаад өрөөсөн гараараа нүрээ хаачсан сууж явах юм гинэ. Баруун талд нь 2 ямаа байна гин. Хөгнөнд нь нэг тийм 2 ямаа байна гин. Бүгд үүхэн ямаа. Тэгээд хэвээд л байж гинэ. Санжичав амар байна үгээд бүсгүйтэй мэндэлсэн ер хариу хэлэхгүй дуугүй байна гинэ. Тэгээд баруун талд суугаад тамхи татах гэж уутнаасаа тамхиа гаргаад нэрээд нөгөө галаас нь асах гэсэн чинь ер нь ноцож өгсөнгүй. Гүн чин тамхи хийсэндээ гээд ганцаа үдсэн тамхи байна гинэ. Дахиад асах гэсэн бас л ноцохгүй байна гинэ. Гүн чи би төрч гисэн юм уу? Гээд тамхиа буцааж уутанд нь гөвчгээд ганцаа сэтгээд үлээгээд үдсэн мөн л гансан ч би түрээгүй л байна гинэ. Тэгэхээр нь дахиад тамхиа нэрээд бас дахиад л асах гэсэн байдаггүй. Гал осолгүй харагдаад очоо тамхи асах гэхээр огт асахгүй байгаад байж. Энэ ямар ч ихтэйхэ хаашаа юм гэж бодож байтал айлын тэр ихнэр нэг гараараа нүрээ хаалттай хэвээр нөгөө гараараа нэг муу аягтай юм тулганы хойд талаар өгч байна гинэ. Тэр нэг муухан хар аяг гинэ. Бодвол модон аяг байлгүй. Тэгэхээр өнөөх санжиж явчихна. Энэ ер нь нэг биш болж байна. Явъя. Гээд дороо тамхиа гөвж ганцаа өвөр төлчгөөд гадаа гарсан чимээчгүй л гинэ. Мориндо мордоод жаахан явтал хойноос нь өө чи яах гэж явв? Манад хоноод битгий яв. Гээд дуудаж байна гинэ. Чөтгөр гэж одоо сая мэдэж. Тэр ер нь тамхи асааж болохгүй болохоор сэжиглээд байж л дээ. Тэр чигээрээ давгсаар майхнаасаа өнгөрөөд сааталт нь очиж хонжигнэ. Маргааш өглөө нь үүр цайгаад гэгээ гараад ирэхлээр очиж үзье байж ер нь юу байх юм бол гэж бодож л дээ. Нөгөө газар нь хол биш болохоор яваад л очиж гинэ. Технэ нэг хуучин муусан гэрийн мод эсгийний тасархай ээлдэв гэрийн хог айл байсан янзтай бөөр байх юм гинэ.
Тэрүүний хойд талд нэг хүний хагас хугас яс. Зүүн талд нь бас нэг орны модны маягтай юмны хагас уурхай энэ төр байна гинэ. Тийм. 2-3 хүний яс хатчихсан ямааны толгой байсан гэсэн. Гэрийн гадаа нь бас нэг нохооны толгой байж байсан гэж хэлдэг юм. Тэр тэгж сая чөтгөр байсныг бүрэн мэджээ. Чөтгөр гэж зарим нь бол үзэгдээд байдаг, зарим нь бол юм дуурайд байдаг бололтой. Манай шавийн урдхан залгаа Жонон Бэйлийн хошуу гэж хошуу байх юм. Тэр хошууны улаан толгой Бадамжав гэж богдын хүрээнд их хүрээнд очиж сургаал хийсэн нэлээд сайн номтой тийм хүн байсан юм. Тэгээд тэр Бадамжав хүрээнд байж угаад нэг зун нутагтаа харж иржээ. Бадамжав нэг өглөө эртхэн авгаахтайгаа уулзна гэд нэгмэр барьж унаад явжээ. Авгаах нь нутгалд газар их цайтай. Ахинд очих замд нь нэг тал газар байх. Тэр талыг гатлаад цаад уулыг нь даваад авгаахынд очих юм байж. Тал руу ороод явж байтал нэг морьтой хүн давхиад ирж явна гинэ. Нилээд ойртоод ирэхэд нь багынхаа найз Дэмбэрэл банд болохыг мэдэв. Тэд багаасаа тоглож өссөн хаал уулзалдвал амар мэндэж асуулгүй шууд л ноцолдож барилддаг байж гинэ. Тэгээд дараа нь амар мэндээ асууж үгээ ярьдаг байж. Бадамжав нилээд тэнхээтэй Дэмбэрэл нь тэнхээ муутай хүн юм. Бадамжав ирж яваа хүнийг Дэмбэрэл мөн үгүй юу гэдэл хараад байж. Нилээд ойртоод ирсэн мөн байна гинэ. Бэйбинэ харж инээчгээд ноцолдох гээд хоёулаа мориноосоо бууж. Бадамжав морио чөдөрлчөөд босоход өнөөх нь хизээний морио чөдөрлчихсөн дэйлийнхээ хормог шуучсан хажууд нэрээ зогсож байна гинэ. Чи юун бууцгаа шалав түргэн зантай болсон юм гээд барьж аваад ноцолдоод эхлэв. Өмнө нь бол Дэмбэрлийг амархан унгачдаг. Унгаачаараа баахан нухаж гийжигдэж ноолж угаа салдаг байж. Тэгсэн энэ удаа ердөө хүч хүрэхгүй ноцолдоод их удаж гинэ. Тэгж арай хий нэг юм Бадамжав Дэмбэрлийг унгаад дараад авах гэсэн доор нь бараг юмгүй юм шиг өргөд явчихж. Тэгээд л Бадамжав ухаан алдчих ч л дээ. Сэрэгтэн нар уулын цаагуур орж үдээс хойш улсан Дэмбэрлэвэнд байхгүй байлаа. Уг нь өглөө нилээн эрт баг үдэд буюу 9 цагийн багцаанд л нөгөө хүнтэйгээ уулзсан юм санаж. Тэгтэл одоо нар буугаад уулын сүүдэр газар буучихсан байна гинэ. 100 цаг болохоор багцаалдвал оройны 6-7 өгч байсан байж таарна. Бадамжав цааш явж ахиндаа очих гэтэл цаг оройдчихсан байлаа. Өнөө Дэмбэрэл яасан юм болоо? Хүнийг унгачхад яагаад явчихдаг юм? Хүн амтнд хэл өгөх гэж явсан юм болов уу? Гэж гайхаж бодож бодсоор буцаж харихаар морджээ. Тэгээд хараад ирсэн чинь айлын улс амтэн та чи ахиндаа оноод маргааш ирнэ гэж байсан. Яагаад ингэж өдөртөө буцаад ирв гэж асууж шалгаж гинэ. Буцах юу ахав? Замд Дэмбэрэлтэй даралдаж ноцолдож байсан чи ухаан алдаад муураад унчхаж. Сэрсэн чи өнөө өгөр алга болчиход шүү гэж. Айлын хүн юун Дэмбэрэл вэ? Тэр чинь үхээд нийлээд удсан гэж хэлхэн тэр. Үүнийг сонсоод Бадамжав сэтгэл санаа нь уймарч хачин болоод өвдсөн юм гинлээ. Урд цагт хан хөхид нутагтай их эржигний хошууны ан ив гэж гөрөөч хүн байж. Хорин бугатан давааны ард уулын өвөрт тэдний хийд хүрээсэн байх юм. Тэгээд тэндээ өглөө эрт очих гэж ан ив шөнөөр мордоод явжээ. Тэр хэлэн тийм байсан юм уу? Умманы бадмын хум гэдгийг уммари бадмын хум, зари бадмын хум гэж уншдаг хүн байсан гинлээ. Тэгээд үргэлжил маара бадмын хум, зари бадмын хум гэж уншаад явдаг байж. Тэгээд замдаа мөн түүнийг л уншаад явж. Даваа өгсөд явж байтал Эмилийн хойгуур нэг юм ирээд сундлаад тэврээд авч гинэ. Тэгэхээр нь чи ямар юм бэ гэд үдсэн дуурахгүй гинэ. Өнөөх нь ардаас нь сундалж хаадал тэврээд л явна гинэ. Тэгэхээр өнөөх чинь морин дээрээ яваатайгаа бүсээ тайлаад өнөөхийн нэлийн холоор гар оруулаад сундалсан юмны цаагуур нь бүслээд гайгүй чанга татсанд жаахан сул болохоор нь дахин ахиулж чангалчхаад явж. Ан эв тэр үеийн улсын эдлэр нэг хуучин суран бүстэй юм байх.
Тэгээд явсаар байтал юу юугүй үүр цайгаад нар гаргашхуу болоод ирж гинэ. Ардан сундалсан юм. Анжаав чи намайг тавиад өгөөч гэж байна гинэ. Мэнэрч тоосонгүй мараа батмайхан зараа батмайхан гэдэл уншаад яваад байж. Явсаар байтал нар гарч. Анжаав нар гарах нэ чи намайг тавиад өгөөч би гуй. Би хон чамайг цундлахаа байж. Чи намайг тавиад өгөөч анжаав гэд хойноос нь гуйгаад л байна гинэ. Анжаав тоосонгүй яваад л байж. Нар бүр дээр хөрсөн чинь өнөөхөн чимээг үлчгэж. Өнөг сундалсан шин байхгүй бүсээ чангалсаар байтал нилээд чанга болчихж. Тэгээд тэр миний бүсэн давхар бүслэгдчихсэн энэ ямар юм байна? Хүрээн дээр очиод л тайлж үзүүлье гэж боджээ. Тэгээд цаашхнаа явж байсан цаанаас ирж яваа нэг хүн дайралтаж. Энэ юу н үздэг юм болов яадаг юм бол гэд дэрэгдүүр нь гараад зөрөөд өнгөрч. Нөгөө хүн дуугүй ил зөрж гинэ. Тэгэхээр энэ юм байна уу юу гэж боджээ. Хааварч явандаа гэж ан ивийг асуухад нөгөө хүн хар цагаан дуугүй өнгөрснөө нилээд холцсон хойноо. Чи яах гэж сүүжний яс бүсэлж яваа юм гэж асууж. Ан ив. Сүүжний яс байна уу гэтэл нэг сүүжний яс л чи бүсэлсэн байж тээ гэж хэлж гинэ. Би зүгээр бүсэлсэн юм гэж хэлжгээд цаашаа явжээ. Тэгж явж байтал бас нэг хүн дайралтаж. Энэ ус үздэг болов уу юу гэд түүнээс. Миний энэ 10 усанд ямар юм байна? Чи үзээч гэж асуухад нөгөөх нь "Гүй нэг сүүжний яс байна шүү дээ" гэж гинэ. Ан ив тийм ээ гэд цаашаа жаалхан явж яваад нэг үхрийн хэвтэр газар дайралтахаар нь буугаад бүсээ тайлсан нэг сүүжний яс газар ойчлоо гинэ. Түүнийг аваад аргал оволж угаад түлчгээд цаашаа явсан юм гинлээ. Сүүжний ясанд шөтгөр оршчихдаг гэдэг яриа байдаг юм. Чимэд очрын хотын захын нэгэн гэр хороололд байдаг байлаа. Манерийн ярьснаар тэдний гудамжны буланд амьдардаг Балдан лам хэмээх хөгшний насыг мэддэггүй хүмүүс бол 60-таа гэх боловч олон жилийн урдаас тэнд хүмүүсийн нотолж угаарлав 100 насыг зоголсон гэлцдэг ажээ. Тэр хөгшин амандаа ганцч дүү мөртлөө царайд нь огтын үрчлээ байхгүй толгор цагаан арьстай гинэ. Балдан ламгойг 30 гаруй жилийн өмнөөс таних Чимэд очрын аав одоо 62 таагаад анхаарах тэр үед л бааж эмгэн өнөөгийн шиг настай юм байсан гинэ. Нөхөр хөөхөдгүй 6 цараа суудаг Балдан лам хөгшин хашаанда өвлийн дүнхгэр байшинтай ба айхтар хуцаж боргодог 2 том банхар нохоотой. Тэднийхэр бараг тайл бол хүн ордоггүй өгөөд хорой хорны албаа агчид болон хамар хашааны ганц 2 хүн л ирнэ. Нэг өдөр Чимэд очрыг хашаа руу алхаж явтал танихгүй өндөр залуу тааралдаад Бадам хатан гэдэг бүсгүйг соргилчээ. 2 салаас үлжсэн урд хар гэзэгтэй царайлаг бүсгүй гэсэн бөгөөд Балдан лам хөгшний хашааг зааж гэр нь яхарахгүй тэндэл байдаг юм да. Хашаа руу орохыг нүдээр харсан. Гэтэл сая очиж хашааных нь хаалгыг зөксөн чинь нэг настай ам гарч ирээд тийм бүсгүй байдгүй гэж хэллээ. Ёстой хачим гэсэн зүйл ярьжээ. Чимэд очир энэ яриаг анхаарч хэрэг болгосонгүй. Гэтэл түүнээс эдонгийн дараа манер харанхуулчихсан хойно гэрте оройт эзгийн харж явах замдаа гудамжны өнцөгт 2 салаа тахимаа шүргэсэн урт гэзэгтэй бүсгүй нэгэн залуутай болцсон зогсохыг харжээ. Чухам ямархуу царай төрхтэйг нь харанхууд ялгаж үзээгүй. Тэгсэн түүний найз нэг өдөр уулзаад "Танаа гудамжинд Бадам хатан гэдэг нэртэй залуухан царайлаг хүүхэн байд юм уу? Чи мэдэн дээ" гэжээ. Лавлаад байвал яалтчгүй Балдан лам хөгшний хашиг заагаад байх юм гинэ. Хэд хоногийн өмнө найз нь Чимэд очиртой уулзаар явж байгаадаа тэр бүсгүйтэй танилцж. Залуугаад царайлаг бүсгүй өөрөө өдөж яриа үсгэх гээд байхад ямар ирхэн дургуцх вүлээ. Цав цагаан арьстай ялдамхан боловч жаахан гуншаа дуудуутай гоё бүсгүй байсан агаад. Гэрт минь дөхүүлээд өгөөч. Замд нэг айхтар зуудаг нохоо байдаг айгаад байна гэсэн аж. Бүсгүйг манер Балдан лам хөгшний хашаанд оруулж өгсөн бөгөөд салахын өмнө хүүхний гарыг шүүр чаван атгахад өөдөөс нь өнөө хүүхэн шуналтай гэгч нь үнсээд дараа уулзъягээд хашаа руу ороод явчихсан гин. Маргааш нь бас нөгөөдөр нь ирж хашааны хаалга нүдвэл шүдгүй эмгэн гарч ирээд "Зээ өхөн маань нутаг утсаа хойтой авраас нааш ирэхгүй"
Гэсэн мөртлөө хаан байдаг хийгээд хаяг утсыг нь ердөг хэлж өгсөнгүй гин. Хоёрчудаад бадам хатан хэмэх царайлаг бүсгүй Балдан лам эмээгийн хашаар орсныг дуулаад чимэд очир гайхаж зэвхэн байтугай ямар ч үр хүүхэдгүй тэр хөгшнийд юм хүүхэн ирээд байгааг сонирхоор шийдлээ. Гэвч хөгшөнтэй зүс таних минь туснаас цаашгүй учраа гэрт нь яваад очиж зүрхэлсэнгүй. Харин хоёр чишүн гэрээсээ гарч эмэгний хашааг сахиж зөксөөд амжилт олсонгүй. 3 дахь оройн гэртээ орой төсгийн харж явдал годомжны өнцөгт урт бүдүүн гизэгтэй үейтэн ухаар дээлмөссөн гоё бүсгүй зогсхийг үзээд шууд яваад очиж. Үнэхээр үзэсгэлэнтэй хүүхэн байхахаад чимэд очрыг хараад харц буруулан годомж өгсөд алхангуут мань хүн хойноос нь жаахан сүулдэсгийн дагуул нөгөө бүсгүй явсаар Балдан лам эмээгийн хашаар шулуухан яваад орсон ба 100 2 том нохойн өгтөө хутсангүй гинэ. Хашааны завсраар шагаавал өнөх бүсгүй байшин руу ороод чимээ алдарсан ба эмэгний байшингийн цонхор гэрэлж туссангүй харанхуй хэвээрээ байсан гэж. Гэртээ ирээд ээжтэй бааж өгшний хашааны хүүхэн яваад орчлоо юу хүн юм болоо гэвэл нэг урт эзэгтэй охин л байсыгээд ирдэг юм штэ хамаатан задныхан л хүүхдээ байлгүй гэжээ. Маргаашрын чимэд очир зориуд хөгшний хашааг зорж хаалгыг нь зөхвөл ноход урган хуцаж баажийн эмээ гарч иржээ. Түүнээс нөгөө үйл таних бүсгүй сурвал хөгшин яваад өгсөн штэ гэхин тэр. Яаж уулзаж болохыг асуувал мэдэхгүй гэжээд хөгшин хаалга хаажээ. Тэгтэл баажийн эмээгийн хөрш хашааны хорл авгаа. Тэм нэг хүүхэн яваад байдаг юм. Миний л мэдхий 10 жил болж байгаа байх шүү. Их л царайлаг бүсгүй гэлцэдэг юм. Гэсэн бол хорлоогон хөгшин норв өвгөн. Тэр залуу хүүхэн чинь заад хөгшин чи өөрөө шүү дээ. Өдөр болохоор эмгэн болж, шөнө болохоор залуу хүүхэн болж хөө залуу ирчүүдтэй уулздаг юм байхгүй юу? Балдан лам хөгшин бол мөнх настай хүн. Лавнаас нь 100 хоол гарч гсөө нэг л сонио хөгшөнд өвдөс шүглсэн шулмасч байж мэднэ гэж ярьсан байна. Гэвч баажийн эмгнийг залуухан царайлаг бүсгүй болон хувирхыг хэнж нүдэрээ харж байсангүй. Зөвхөн өөр хоорондоо тэгж ярилцдаг хаад хизээч хувирч өтлөхгүй нэг янзандаа явдаг тэр эмэгнийг зарим нь шулан байх уу гэдэг бол нөгөө нь үхшгүй мөнх настан гэлцэнэ. Зарим нь бас хари гаригийн хүн байх уу гэхэнчвэ. Гэхдээ зарим нэг сонирхолтой зүйл байдаг юм. Баажийн эмгэн нэг удаа дэлгүүрт очихдоо ам дүүрэн цагаан шүдтэй байсан ба бас нэг удаа тахимаа шүргэсэн уртоо гараг эзэгтэй болчихсон явж байсан гинэ. Бараг хинж ордоггүй тэдний байшингийн цонхны цаана заримдаа 2 хүний сүүдэр үзэгддэг ба гэрээс нь Монгол ардын богино дуудуулах бүсгүй хүний уран яруу хоолой дуулддаг гэж. Хөгшнөөс насыг нь лавлахад хөгшөөнний насгүй болсон миний насаар чи яах нь вэ гэд хэлж өгдөггүй өгöd 20-20-ны 10-ын дарга санжаагийн хэлж угаар 92 настай гинэ. Гэхдээ үүнийг дэндүү дарсан тоо гэж мэлцэх хүнж буй. 40 жилийн өмнө Балдан лам эмээ яг одоогийн шгэл байсан ба идүүгээ түүний үсэнд нэгч цагаан үс нэмэгдээгүйг гайхах хүн олон байдаг юм. Илүү олон сонирхолтой хууч яриа болон бусад контентуудыг үзхийг хүсвэл Ганагийн сүвийг subscribe хийж хажууд нь байгаа хонхыг дарж идэвхжүүлснээр бичлэг орох бүрд танд цаг алдалгүй notification-ээр мэдэгдэл очих болно. Баярлалаа. Өнөөдөр шинэ цагийн цээж өвчтэй баяжуул босч өгдгөө сулралтай хямраас иргэнэ энтэр гэж хурдуунаа галц зэвсэг ашиглан чанавлах нь эд хавхан гайхуулах бас чиг цусан дулаарсан маниак занда ханамж авах таата ажил нь болж хувирсан билээ. Үүнийг хийхэн хөөргөдөг бөгөөд чонаг нах хямар тааж гэх юм уу эсвгөөс ижил тэнгэртэй дэн үзэгдэж илүү тэнгэртэй халагддгаа гэсэн үгсийг нин түрүүнд сонсчоод савсганангүй хэн би. Илүү тэнгэртэй алагдана гэдг нь үнэн хэрэгтэй. Цахиур буу ширлсэн 100-ны тэртех өвгдийг хэлснээс бас нэстэг тэрэг жип машинаар өдөржин илдэж давхиад бахардаж унсан хойно нь автоматар шүршдгийг хэлдэг баг. Юу тааж энэ бүхнийг төрөх хоошин тавиад нэгэн болсон явдлыг өгүүлье. 1995 оны хавар Төв аймгийн Лүн сумын орчимд улаан өнгийн Nissan Patrol машинтай явж байсан хүмүүсийн хал зөмөн нэгэн гिचий чон тааралджээ. Уг машинтай нөхдүүд согаагнаж сүүлийг нь авах зорилготой явсан бөгөөд AKMS маркийн автомат буугаар зэвсгэлсэн байж. Чон харангуй таал хөөс юм байх. Сонхороо хідэнтэй шүрсэн авч онсонгүй.
Аргаа барахтаа нэгэн жижигхэн уулыг хэдэн цагийн дурж тойруулж илдсээр байгаад бахардуулж унгаж өргөчээ. Уг гिचий чон хөөгдөж явахдаа ходоодон дах махаа гуйлгаж явсан гэдэг юм. Анчид машиныхаа цонхоор зэрэг гал нээхэд хөөрхий ядгуус суманд зийчүүлэн амиалдахдаа зүрх цусам дуугаар гасалж байсан юм. Дэрэгд нь очиход цээжэр нь унжих, цэнхэр судалт дэлингээс сүүд усалж байсан бөгөөд гिचий чоны нүднээс нулимс унсан байх нь мэдрэгдэж. Энэ бүхэн данчид ердөөж хэрд хийсэнгүй. Харин ч ойр хавьд бэлтэргнүүд нь байгаа гэсэн харавч эрж хайж эхлэх болов. Тэгэж явтал хэдэн адуу туусан хүүхэд тааралдаж. Машинтай хүмүүс ч хүүд чихэр боовхон өгсөөр ойр хавьд чонын үүр бие эсхийг асуухт нь. Ууржигдэр нэг азарган чон энэ аваас алгацсан. Саяын жижиг ууланд нэг агуу байдгийм гэсээр газарчилж өгчээ. Үнэхээр ч гिचий чон буудуулж өгсөн газраас 100-аад метрийн зайтай нэгэн нууцлаг агуу байх нь тэр. Уг агууид нүдэ нээгээгүй дөрвөн бэлтрэг байсан бөгөөд жиптэй хүмүүс тижэнэгээсэр нийслэл рүү авч тавьхав. Гэвч эхийг нь хөнөөж үүрнээс нь бэлтрэг сүүлсэн хүмүүс гэртээ очих тавилангүй байж. Тэд 22-ын давжааны ойролцоох шархүүгийн дөрвөл журуудан хот руу орж яваад замын хашлага руу машинтайгаа нисэн дөрвүүлээ мөрөгдөж. Хачиргалтай замын машин зогсож дөрвөн энтер болоход нүдэ нээгээгүй бэлтрэгнүүд гаслан гангиналтаж байсан гэдэг юм. Эх чонын гисгэл ингээд ч дуусчихаагүй юм. Гичиг бууцсан боосын хоёр хүүхэд нь ойрмогхон өнгөрсөн бөгөөд жолоо залуугийнх нь ах мөн л тэрэ байр явж байгаа давтослоор өөд болжээ. Ер нь жонноос улсан эмгэнэлтийн бодол ганц энж биш бөгөөд 60-аад оны үед хавханд орсон чоныг амьдар нөвчөөд голомтороос вирсэн баарай гэх чирийн түүхч бас байдаг та бүхэн мэдэндээ. Ирээд оны ихэр монголчуудын дийлэнх нь ганцгын 8-нд мордон ёстой л хөл төнөх хөлгөж хөлгүй нь мөлхөж байсан цаг. Энэ үеэр Бата гэгчээр ажлаа сагарн 8 хийхээр шийджээ. Ингээд банкнаас сая төгрөгийн зээл авч урагшаа хоошоо явж эхлэв. Тэр үед ганцгын 8 эрхлэхэд хэд дахин нугарсан ашиг олдог байсан болохоор элбэг хангалуун амьдралтай болжээ. Ингээд Дэнжи мянгаас байранд орохоор шийдэв. Тухайн үедээ байр төрийн мэдээлэл байсан болохоор нэгэндээ зарж урлуулах нь 20-тай байлаа. Аз болоход хотын захиргаанд ажиллаж байсан нэгэн ирээс хорооллын 3 өрөө байрыг нь худалдаж явахаар болов. Байраа зарж хүн орон сууцных нь ордэрийг өөрийн гараар янзалж өгнө хэмээн амлалаа. Ингээд минийрэ байртай болон эхнэр нь жимагнаага гартал баярллаа. Байранд орох үед ганц хүн дөнгөж 2 настай байсан юм. Эхнэр хүүхдээ дулаан байр оронтой болгосон бат чаргал ардаа санаа зовох зүйлгүйгээр 8-андаа явжээ. Өвлөн тэр урдаас дарсан бараага хойно аваачин зарахаар уламжлал ёсороо вагон суулаа. Тэрээр Москва гарах замын өртөөнүүдэд купенийхээ цонхоор 8 алцчихна. Тэр явалтаар нь хадмах нь маш өмтэй түүрэг савх өгөн зарж өгөхийг гуйж явуулсан юм санаж. Түүнийг нэгэн залууд үзүүлж байтал өмсөд үзье хэмээн гуйхан тэр. Майнер дургуутсан авч цаадах нь үгц татан аваад цаашаага маш аажуухан гихч нь алхажээ. Энэ үеэр вагон яг хөдөлж байлаа. Бат чаргалж хүний үнэтэй зайтай далдсан дахар усч бас чиг хүнд дээрлхүүлсэндээ гидүүдсэн цонхоор үсрэн буулаа. Түүнийг мөнөөхөн Оросын хойноос гүйж хүрэхэд цэнхэрэнгийн лада машиндаа суух гэж байсан орос залуу найзуудтай куртгийг шидэж өгчхөд том турба барин дайрчээ. Оросрын далайсан цохилт нуруунд нь буухад ухан алдсан байдаг юм. Хичнээнч зодуулсан юм бүү мэд. Ямар тач цуг нэг купен сууж явсан хүмүүс нь провод нэгтэлж вагоныг зогсоосон байдаг. Вагоноос хүмүүс буухыг харсан дээрэмчд ухаангүй хэвтэ бат өргөчхөд зүгтж одлоо. Ингээд тэндээ эмнэлэгт хэвтэн ухаан оров. Харамсалтай нь тарих нугасандаа хүнд гэмтэл авснаар хөл дээрээ босох найдваргүй болжээ. Цуг нэг купенд явсан нөхөр нь Москвад бараагийн зарснаар түүнийг вагоноор Монголд авчирв. Монголд ирчээ дэмчилгээ хийлгсэн ч хөл дээрээ босох найдваргүйгээр үл барам бүсэлхийнээсээ доошо мэдээ алдран өтгөн шингэнэж мэдрэхэ болжээ. Энхүү тэрээр хүний гарт оров. Эхнэр нь өглөө босоод шүндүл болтол түүнийг бөөцөөлнө. Им маягаар хагас жил өнгөрөхөд тахир дутуулсандаа гутран муухай ашлах Батагийн аашаврыг эхнэр нь дийлхэ болсон уу? Аль эсвэл ийм хүнтэй яаж насыг барах вэ гэж бодсон уу? Хайхархаа болжээ.
Ийм маягаар 1 жил өнгөрөхөд эхнэр нь үе үехэн алга болох болжээ. Ингээд нэг өдөр Бата эхнэртэй "Чи намайг зөвөр ойлгоорой. Чихөө амьдрал аваад. Би яг хааштай өнгөрсөн гих зэрэгээр ухуулан синхруулсээр салхаар болов." Эхнэр нь түүний үгэнд орж байраас аваач авсангүй. Харин хүүдээ хэрэг болно хэмээн баггүй мөнгө аваад төрхөмдөө буцав. Ах トゥ төрөл төрөсд нь түүнтэй хамт амьдрахыг хүссэн ч Бата зөвшөөрсөнгүй. Зөвхөн өглөө оройд ирж хоол хонд хийж бас хөтөвчтэй өтөн шингэнийг нь асгаж байхыг л зөвшөөрөв. Харин дээрээ таньдаг найз нөхдөө дуудуулан архитаж цаг нөхцөх болвоо. Нэг шөнө ам нь маш их цангад сэржээ. Найзууд нь явахдаа цон хаалгүй орхисон бололтой хөшиг хийсэн. Гэнэтхэн өрөөнд хэн нэгэн байгаа юм шиг санагдаж биеийн зарс хийхэд тэр хэн бэ гэж хоолоогоос арал тулан байж асуув. Хинч дуугарсангүй. Харин нөгөө өрөөнд хэн нэгэн яваад байгаа нь зүүн сэвэнд нь мэдрэгдэж байлаа. Тэгснээ өрөөнийх нь хаалга сэвхэн онгойход тэр сэтгэл төгшиж харлаа. Тасгаранхуй дундаас нэгэн цагаан хувцастай эмэгтэй тодрон харагдахад манер зүрхэн зогсчих шигчээ. Тэр өөрийгөө архины цагаан солиод усчихжээ гэж бодоод нүдээ тас ансан авч мөнөөхөн цагаан даашинзтай эмэгтэй үзэгдэж өгнө гайхалтай. Тэр маш их зориг гарган чичирхийлсэн хоолойгоор "Чи хэм бэ дуграач" гэж хэллээ. Харамсалтай сайхан эмэгтэй ганц ч унагалгүйгээр хаалганы цаан зогсгож. Тэрээр сүулдэ төвчээрээ барьж стилэн орилж хашгирн зүхэж эхлэхэд мөнөөхөн хүний дүрс алга болчихж. Тэр өдөржингөө өнөө хүүхний дүрс жохом ямар учиртайг мэдэх гэж архитаар саачуулгүй өнжхөн тэр. Шүндөл болох үед Батагийн зүрх төг цөхөлж байлаа. Тэрээр яагаад ч юм шөнийн гижим буцаж ирнэ гэдэгт Батта итгэж байв. Үнэхээр ч хэлсэн ёс орн боллоо. Тэр шөнө тэнгэрт бүр тээгч үлгүй байсан учраас саран авхай бараг л өдөр мэд гийгүүлнэ. Энэ үеэр цаа дөрөөнөөс хаалга сэвхийн онгоох чимээ гарах нь ванны өрөөнийх бололтой. Хажиргалтай нь хөлийн чимээ гарахгүй. Өрөөнийх нь хаалга хачин муухай чихрэн онгооход цаанаас нь нөгөө цагаан даашинзтай эмэгтэй хөнгөн алхан ирж яваа нь харагдлаа. Энэ хүүхэн ванны өрөөнд ногтжиж хэмээн шал утгагүй зүйл бодож амжлаа. Хүүхэн нисэх мэт татлаа сэмхэн гიშгэлсээр өрөөнд нь орж ирэн орных нь өмнө зогсчихв. Манерч сандарч мэгдэхтэй сайн байна уу гэд минд асууж өргөв. Бүсгүй дуурсангүй зогсоод байхаар нь хэлгүй юм болов уу ч гэж бодож амжлаа. Сүүлдээ гайх нь баг зэрэг намжин. "Чи дуурахгүй бол яв. Би чамайг юу ч байсан айхгүй. Би бол хааштай өнгөрсөн хүн. Үхэхэд гомдол байхгүй" гэж хэлэхдээ үнэхээр ч маш их зоригтой байгаагаа мэдэрч байлаа. Түүний бие сайжирч байгаа нь мэдрэгдэв. Манер огтхон ч айж эмэхгүй болсон бөгөөд оюун санаа нь гайхалтай тайван ажиллаж байлаа. Энэ үед бүсгүй ам нэв. Маш зөөлхөн хэлж өгсөн чихэнд нь бус оюун ухаанд нь мэдрэгдэн сонсогдвоо гэлтэй. Бүсгүй түнд "Чи өгөхээр шийдэж гэж. Гэхдээ цаг чинь болоогүй. Тийм болохоор чи идэх хэрэгтэй" гэхтэн түүнийг дааж гинж байгаа юм шиг санагдсан бөгөөд Батагийн гинт уур хүрээд "Битгий тийм юм донгос. Би хүнд ч хэрэггүй юмтай. Хааштай л өхнө" гэж хэлээд бархиран уйлав. Энэхэн зуурт толгоор нь сэрүү татах шиг болоход өндийн харлаа. Өнөөх цагаан даашинзтай эмэгтэй гар сунгам ойрхон иржээ. Өөлж баг зэрэг тайвширсан Бата "Чи хүн үү?" гэд үгээ гүйцэх гэтлэн нэгэн цагт амьд хүн байсан юм. Энэ байр манайх. Харамсалтай нь манайх намайг орхиод хаашаа ч юм алга болчихсон. Би хайгаад олж чадахгүй байх юм. Тэгээд л би ганцаараа хоцорсон. Уйлмар байвч таанч болохгүй юм гэдэл ярьж гарав. Тэгснээ өнөх бүсгүй гинэтхэн чимээг уулчихлоо. Бата түнд юу итгэж чадахгүй байв. Үхс өргөцсөн мэдэгдэхгүй сүнс үдэр шиг юмтай уулзаж байгаа хэрэггүй гэж бодоод дотор нь зарс хийсэн боловч яагаад ч юм гараа сунглаа. Энэ үед бүсгүй дэрэгдэн ирчихсэн байв. Гараа түнд хүргэтэл чирсхийтэл тогцох шиг болов. Гэвч тэр жирвэлзэх урсгалыг үл хайхран гараа сунган хүргэлээ.
Бүсгүй юм би үнэхээр хий хоосон зүйл аж. Хий хоосон ч гэлээ гараараа биеийг нь тэмтэрэхэд бага зэрэг гүйдэл биеийг нь жирвэлзүүлж байв. Мөн маш эсрүүхэн байгаа нь мэдэргэдэв. Бат жаргал яагаад ч юм тайвширч орхилоо. Айх ч юмгүй, бас гайхах ч зүйлгүй. Сүнсгийгч үнэхээр байдгийг нүүл гэж бодож байлаа. Бас ч уг нь сүнс өөрт нь ямарч гайзуулан учруулахгүй сайн мэдэж байсан учраас үнэхээр ч өөдөж зөвхөрсөн түүнд бүхэл ямарч хүн байлаа гэсэн ингэж сониучхан зан гарах нь тодорхой байсан байлгүй. Бүсгүй нэгэнд амьд бос учраас цаашаа сүнс гэж нэрлэх нь зүй болов уу хэмээн бодож эмчив. Тэрээр мөн үг сүнснээс өмнөх амьдралаа ярьж өгөхийг хүслээ. Уг байрыг 81 онд ашиглалтанд ороход л тэднийх нүүж орчээ. Цэцгээ гэдэг нэртэй байсан, айлын том охин байсан, доороо 4 дүүтэй байсан. Ингээд 18хан настай байхдаа хүнд өвчин туссан байна. Нэгэнд хүнд өвчин учраас эцэг их нь гэртээ гаргаж авчээ. Цэцгээ бүсгүй тэр жилээ нас оров. Эцгийг нь бүрвжав гэдэг өгөөд насаараа нэгэн байгууллагын намын ажил эргэлсэн аж. Түүнийг нас барснаас хэдхэн сарын дараа нүүн одсон гэдэг юм. Сүнс нь өдрөөр огт сурггүй алга болдог учраас хаашаа нүүснийг мэдэж чадсангүй. Дараагийн айлынханд харагдахыг хүсдэг авч бүтдэггүй байж. Ингэсээр хачиргалтай амьдралдаа гутран нэгэн төгөөр шийдчихэд байсан Батад харагдсан нь тэр. Хачиргалтай нь Батагийн өөхөх цаг болоогүй гэдгийг сүнс мэдэрсэн байх юм. Ийхүү тэр хоёр шүнжин ярилцав. Үүр цайхаас өмнөхөн сүнс алгуулсноор Батад урд шөнийн явдал нь зүүд үнэн болох нь аль нь ч мэддэхгүй нэг л сонирн болов. Сүүлдээ бүр өөрийгөө галзуурч хийдимий зүйл харж ярилцаж байна уу даач гэж бодох шиг. Тэр өдөр өөрийг нь насархаар ирсэн дүүдээ. Манай хажуу айлын Баатраа гэд арх удаг залуу хаа дуудчих гэхэд дүүн. Тэр ах таныг унтчихад дуудсан. Ээж таныг архинд уруу татчихна гэд хөөгд гаргачихсан. Гэхдээ би арх уух гэж байгаа юм биш. Асуух юм байна. Миний өдөг ялсманс гэд хөөгд олоод ир гэж маш зөөлөн хэллээ. Савл хийвэл хар яр хийдэг зантай болчихсон ахыгаа ийхүү генетхэн зөөлөн болсон гайхсан дүүн тэнэгэлзэлгүйгээр гарч хүйлээ. Удаачгүй шараа тайлаад улаа батарсан Баатраа инээд алдсаар ээж жаар өглөө аашлаад гисэр орж ирэв. Баатаач бараг минь дусын зүргүүгээр Баатраа манай энэ байранд дөрж сүрнгийнхээс өмнө бас айл байсан юм уу гэж асуулаа. Баатраач гайхсан янзтай. Гөө чи одоо л мэдэж байгаа юм уу? Өөрөө л байсан юм уу байсан. Гэхэд Бата бүрчтэй хөдөлж ирэв. Хэн гэдэг айл яагаад нүчгсэн яриач гэдэл олон асуултаар булж гарлаа. Баатраач асуултанд болуулсандаа болоод ч тэрөө мэгдэн сандарч. Гүй чи аач авъя. Пүрүүжав гэдэг айл байсан юм аа гэж хэлэхэд Батагийн толгой дундуур нь лантуугаар зөхөд авцсан юм шиг болж зүрхэн түг-түгхэн цохилов. Тэр айл тэгээ яагаад нүчгсэн юм бэ гэж Батаг асуухад. Өө их сайхан айл байсан штэ. Хэн гэдэг лээ дээ. 10 дуурайг зурдаг нэг хөөхөн хүн байсан. Тэр нас аваад луудлгүй нүчгсэн айл та. Гэхэд Бата нэрийн цэцгээ гэдэг үгэхэд Баатраа гайхаж. Чи яаж мэдчих юм? Нэрээ цэцгээ гэдэг байсан штэ. Би гэрт нэг удаа орж ирсэн. Цагаан малаж өмсчихсэн яг энэ өрөөнд хэвтэж байсан доо хөөрхий. Урд шөнийн явдал нь зүүд солиорол байгаагүйд Бата айх бус баярлаж байлаа. Гүй чи яаж мэдсэн тэгээ яагаад надаас асууж байгаа гэж Баатраа ихэд гайхахад нэг нөхрөөс сонссон юм. Гэхэд Баатраач ганц шил арих болоо дуучих санаатай. Цэцгээ чи маш хөөрхөн байсан да гэдэл ярьж гарлаа. Бата энэ бүхнийг сонсож байснаа. Би чамаас ганцхан юм хөөш. Чи вөрөвжөө гэдэг айл хаашаа нүүсэн ямар хөө амьдарч байгааг надад мэдэж өгөөч. Би нөгөө шавгарыг чин гомдохгүй шүү гэж хэллээ. Энэ үгийг сонссон Баатраа бүрж гайхаж. Гүй шавгарч явах үдэ. Чи яагаад энэ итгэн хаа хамаагүй танихгүй айл асуугаад сургалаад унавта. Гэхдээ гүй тэр чамд хамаагүй. Маа ганц шил юм аваад уучих гэд мөнгө сарвав. Баатраа гарсны дараагаар Бата шөнийг тэсэн ядан хүлээлээ. Шөнө болсон хойно цэцгийн сүнс мөн өхөл янзаараа хаалгаж харуулan онгойлгосоор ороод ирэв. Батач яран сандран догдолж. Би хажуу айлын үнээс танахныг асуусан. Ярьсан бүхэн чи үний юм бэл. Тэгээ танаа гэрийг хаан угааг олоодох гэд хэлчихсэн.
гэхэд цэцгийн сүнс баярлаа би чамайг итгэж өгнө. Чи удахгүй хөл дээрээ босох болно гэд уруу харуулan хэвтүүлж байгаад сэрв татуулан барьж байх шиг санагдав. Цагилгаангүй дэлгүүгээ идж байх шиг нуруунд жирвсэн мэдээ ороодж байх шиг. Тэр нэг л мэтгэд хамаг хөлсөн цутгачсан унтаж байлаа. Үүнээс хойш ариг уух нь бүхэл өдөржин унтах болов. 2 хоногийн дараа Баатраа инээд алдчихсан орж ирлээ. Пүрүүж явгах энэ байрнаасаа нүгэд сансрын түнэлийн дэргэд байранд орчихсон байна. Амьдрал ахын сайн 8 хэгээд аваа хөлдсөн байна уу гэж хэлв. Тэгээд гэрийнх нь аяыг зааж өгчээ. Тэр шөндөө сонссон зүйлийнхээ тухай найз сүнсэндээ хэлэхэд маш их баярлан өрөөнд дотор нисэг шиг болсноо. Би одоо хой төрөлд очиж хүн болно. Явах замдаа гэрээрээ очиж аав ээж харж хад явна. Гэхдээ би чамайг итгэнэ. Энэ шөнөөс хойш би ирэхгүй. Чи яанда зүгээр болно. Аав ээжид минь туслаарай. Миний тухай бүхэл санаа сэтгэл нөмөрчих нүцтэй гэж хэлжээ. Тэгээд тэрээр үр цайхаас өмнөхөн хоргодон оргоцсоор буцав. Өдөр дунд сэрэхэд би энэ аимшигтайгаар шархиран өвдөж байлаа. Тэрч бүхэл хөлн өвдөхөж. Тэрээр бүх хүчээ даажлан хөлөө чимхэж үзвэл өвдөж байлаа. Бүгсэн би энэ мэдээ орж байна. Тэрээр өөрийн мэдэлгүй. Ээж би итгэжлээ. Хөл өвдөж байна гэж орилоод ухаан алдчихсан гэдэг юм. Түүнийг ухаан ороход эмчирч гисэн түүнээс ээлдэв юм асууж шалгаагаад хөлийг нь үзснээ гайхшран толгой сэгсэрч байна. Ингээд эмчийн завраар дасгал сургуульд хийсээр 2 сарын дараа хөл дээрээ боссон юм гэдэг. Харин цэцгийн сүнс дахиж түүн дээр эргэж ирээгүй юм гэдэг юм. Энд яригдсан зүйлс нь бодлогдаагүй үлгэр домгийн шинжтэй хуучраа гэдгийг эргэн сануулъя. Миний оруулж буй бичлэгүүдийг цагаалдалгүй, алгасалгүй үзхийг хүсвэл subscribe дарж, хажууд нөгөө хонхыг дарж идэвхжүүлээрэй.